За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр үзэх сэдэв бол эрсдэл ба эмзэг байдлын үнэлгээ. За бид энэ хичээлээр ур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл болон эмзэг байдлыг шинжлэх ухааны үндстэйгээр ойлгож, үнэлж, бодлого төлөвтөнд ашиглах тухай судална. Өмнөх модулууд бид ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлийн талаар ярьж байсан бол энэ удаад тэр нөлөөлөл хаана, хэнд, ямар нөхцөлд хамгийн их эрсдэл учруулж байгааг системтэйгээр үнэлэх аргад бол суралцнаа. За ингээд модуль нь зорилго нь авч үзвэл ур амьсгалын эрсдэл, эмзэг байдлыг шинжлэх ухааны үндслэгээр тодорхойлох, эрсдлийг системийн түвшинд ойлгох, үнэлгээний үр дүнг, бодлого, шийдвэр дасан зохицох төлөвлөлтөнд ашиглах гэсэн зорилготойгоор нийт 10 хэсгийг бид нар үзэх юм аа. За ур амьсгалын эрсдлийн үндсэн ойлголт. За өмнө нь бид эрсдлийг ихэвчлэн ган, үер, шуурга гэх мэт тодорхой нэг байгалийн үзэгдэлтэд холбож байсан бол харин өнөөдөр эрсдлийг ур амьсгалын өргөн хүрээтэй системийн нөлөөтэй холбон ойлгох болсон юм. Өөрөөр хэлбэл эрсдэл бол зөвхөн байгаль цагуур асуудал биш, нийгэм, эдийн засгийн мөн хөгжлийн нөхцөлтэй огтлолцож байж бий болог ойлголт юм аа. За ингээд үндсэн суурь ойлголтуудад аюул, өртөлт, эмзэг байдал, эрсдэл гэсэн 4 ойлголтыг бол авч үздэг. За бид энэ 4 үндсэн ойлголтыг ялгаж ойлгох хэрэгтэй. За аюул гэдэг нь ган, үер, халалт зэрэг аюултай үзэгдлийг хэлнэ. За өртөлт нь тэр аюулд өртөж бий хүн ам, дид үсэц, экосистемийг хэлнэ. За эмзэг байдал нь өртсөн үед хохирлыг бууруулах чадвар хэр сул байгааг илэрхийлнэ. Харин эрсдэл нь эдгээр 3-ын огтлцоор үүсэх боломжит хохирол юм. Энгийнээр бол аюул дангаараа биш, хэнд ямар нөхцөл тохиолдож байгаагаас жинхэнэ эрсдэл бий болдог байна. За эмзэг байдлыг бүтцийг авч үзвэл эмзэг байдал нь 2 гол хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт нь мэдрэх чадвар буюу тухайн систем ур амьсгалын нөлөөнд хэрхэн хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг вэ? За хоёрдугаарт дасан зохицох чадвар буюу хохирлыг бууруулах, даван туулах боломж. Үүнд мөнгө санхүү, техник, мэдлэг, байгууллагын чадвар зэрэг маш олон зүйл нөлөөлдөг. Иймээс эмзэг байдал бол зөвхөн байгалийн асуудал биш, нийгэм, эдийн засгийн асуудал юм аа. За ур амьсгалын эрсдлийн төрлийг 3 түвшинд авч үздэг. Нэгдүгээрт нь физик эрсдэл, үер, ган, халалт зэрэг шууд нөлөөлөл болон экосистемийн доройтол зэрэг шууд бус нөлөөлөл. Хоёрдугаарт нийгэм эдийн засгийн эрсдэл, хүнсний аюулгүй байдал, амжиргааны их үүсвэртэй холбоотой эрсдэл. Гуравдугаарт нь системийн эрсдэл, нэг салбарт эхэлсэн асуудал гинжин хэлхээгээр бусад салбарт дамжин нийт системийг доголдуулах эрсдэл гэж авч үздэг. Эрсдлийн цаг хугацааны хэмжээсийг богино хугацааны эрсдэл, дунд хугацааны эрсдэл, урт хугацааны эрсдэл гэж 3 ангилдаг. За эрсдэл зөвхөн нэг удаагийн гамшиг биш. Богино хугацаанд үер, шуурга зэрэг цагаагаарын үзэгдлээр илэрдэг бол дунд хугацаанд ийм үзэгдлийн давтамж эрчим нэмэгддэг. Харин урт хугацаанд системийн дэвсгэрлэх босхийг давж эргэж буцах боломжгүй өөрчлөлтөд хүрэх эрсдэлтэй. Мөн эрсдэл цаг хугацааны явцад хуримтлагч болдгийг заавал ойлгох хэрэгтэй. За эрсдлийн хуримтлал гэдэг нь цаг хугацааны явцад нэмэгдэх бөгөөд жишээлбэл Монголд зуудын давтамж нэмэгдэх нь урт хугацааны эргэлтийн цэг үүсч байгааг хэлж байгаамаа. За эрсдлийн үнэлгээний арга зүй. За эрсдлийн үнэлгээ нь чанарын үнэлгээ, тоон үнэлгээ,
сценарт суурилсан үнэлгээ гэсэн 3 арга зүйг хэрэглэдэг. Эрсдлийн 3 арга зүйн чанарын үнэлгээ нь мэргэжилтний дүгнэлт, оролцоонд суурилсан байдаг бол тоон үнэлгээ нь эндгэс статистик магадлалыг ашиглан хэмждэг. Харин хувилбарт суурилсан үнэлгээ нь ирээдүйн өөр замнал, тухайлбал SSP болон RCP хувилбарууд дээр суурилан эрсдлийг тооцоолдог. Өөрөөр хэлбэл ирээдүйг нэг хувилбараар биш олон боломж замналаар хардаг гэсэн үг ээ. Эмзэг байдлын индекс ба үзүүлэлтүүд. Эмзэг байдлыг бодиттой үнэлэхийн тулд олон үзүүлэлтийг нэгтгэн индекс болгодог. Үүнд орлого, усны хүртээмж, дэд бүтцийн чанар, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг орно. Индекс нь олон мэдээллийг нэг тоонд багтааж харуулах давуу талтай ч зарим нарийн ялгааг бүдгэрүүлэх сул талтай. Тиймээс индексийг үргэлж бодлогын тайлбар, чанарын үнэлгээтэй хамт нь ашиглах хэрэгтэй. Орон зайн эрсдлийн үнэлгээ. Орон зайн эрсдлийн үнэлгээ нь эрсдлийн зураг аль бус нутагт хамгийн их эрсдэлтэй байгааг шууд харах боломжтой болгодог. Үүний тулд аюултай үзэгдэл болон өртөлтийг давхартуулан харж хамгийн эмзэг цэгүүдийг тодорхойлдог. Ингэснээр бүс нутгийн ялгаа, хот хөдөөгийн эрсдлүүдийн зөрүү тодорхой харагддаг. Тодорхой бус байдал. Ямар ч эрсдлийн үнэлгээнд тодорхой бус байдал зайлшгүй оршдог. Энэ нь өвөгдөл дутмаг, эсвэл загварын таамаглал өөр байгаатай холбоотой. Гэхдээ тодорхой бус байдлыг үл тоох шалтгаан биш, харин илүү болгоомжтой, урьдчилан сэргийлэх, шийдвэр гаргах үндэс гэж ойлгох хэрэгтэй. Эрсдлийн үнэлгээ ба шийдвэр гаргалт. Эрсдлийн үнэлгээний эцсийн зорилго бол тайлан бичих биш, харин шийдвэр гаргалтыг сайжруулах явлам. Үүнийг эрсдэл суурилсан төлөвлөлт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эрсдлийг харгалзсан төлөвлөлт хийх гэсэн үг. Ингэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах уу? Эсвэл гамшигын дараах хариу армжийг сайжруулах уу гэдгийг бодлогын түвшинд зөв хосуулах шаардлагатай байдаг. IPC-ийн хамгийн сүүлийн тайланд эрсдэл суурилсан хандлагыг гол болгож авч үзсэн. Учир нь зарим салбарт эрсдлийн өсөлтийн хурд дасан зохицох чадвараасаа давж эхэлж байна. Үүний улмаас дасан зохицлын хязгаар мөн нөхөж болшгүй хохирол гэсэн асуудал бодлогын төвд орж ирээд байгаамаа. Ингээд IPC-ийн 6 дугаар үнэлгээний тайланд уур амьсгалын өөрчлөлтийг эрсдэлд суурилсан хүрээ гэсэн шинэ нэр томьёог оруулж дасан зохицлон зөвхөн хамгаалах арга хэмжээ бус эрсдлийн идэвхтэй удирдлагын систем гэдгийг тодорхой болгож өгсөн. Ингээд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дасан зохицлыг зөвхөн ямар өөрчлөлт болж байна гэж тайлбарлахаас гадна ямар эрсдэл, хэнд, хаана, ямар хэмжээгээр үүсч байна гэсэн логикт шилжүүлсэн эрсдэл суурилсан хүрээг нэвтрүүлсэн суурь конвенцийн томоохон шинжилэл болсон юм а. Ингээд эрсдэл ба эмзэг байдлын үнэлгээ сэдвд энэ хичээлийн дүгнэлтийг багцаж хэлбэл уур амьсгалын эрсдлийн үнэлгээ бол орчин үеийн хөгжлийн төлөвлөлтийн салшгүй нэг хэсэг бөгөөд эрсдлийг системийн түвшинд харж эмзэг байдлыг бууруулах бодлого хэрэгжүүлэхгүйгээр доктортой хөгжилд хүрэх боломжгүйг бид нар сая энэхүү лекцээрээ олж харлаа. Иймээс эрсдэл суурилсан, нотлохоон суурилсан шийдвэр гаралт зайлшгүй хэрэгтэй байгааг бид ойлголоо. Ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.